Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ юу ярих гэж байгаа юм гэхээр Баян орон ядуу орны ганц ялгаа гэдэг Эдэр Баттын ярьж байгаа IQ-гийн статистикта тийм ээ. Энэ IQ статистикта тэгээд энэ тийм ээ IQ-гаасаа болоод тийм энэгтгэг улс IQ багтаа тэгээд ерөнхийдөө ядуу бүтээмжтэй хүмүүс IQ ихтэй байдаг. Тийм болохоор улс орон одоо баяжуулдаг ч гэдэг юм уу тийм нэг тиймэрхүү юм ярьж байгаа энэ сэдвийн хүрээнд тийм би ингээд өөрийнхөө үзэл бодлыг та бүхэндээ хуваалцъя. Сөрөг аргументыг нэг өстө гаргаж ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл би сөрөг аргументыг нь та бүхэндээ гаргаж ярина гэсэн үг. Эдрээ одоо ерөөдөө тийм ээ юу гэж яриад байгаа юм гэхээр IQ одоо тийм ээ өндөртэй болохоор улс орнууд баяждаг IQ өндөртэй хүмүүс бүтээмжтэй байдаг. IQ өндөртэй хүмүүс гэхээр Монголд оруулаад ирвэл яг баяжна гэдэг юм ярьж байгаа. Харин би жоохон сөрөг аргументыг гаргаж ярьж та бүхэндээ жоохон санал бодлоо үзэл бодлоо хуваалцъя гэж бодлоо. Би ямар талаас нь харж ярих юм гэхээр үгүй ээ тийм үү. IQ багтаа болохоор ядуураад байгаа юм биш ээ. Улаан хэлсэн ингээд IQ багтаа болохоор ингээд ядуураад байгаа гэж хэлж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө эдрэгийн санаа. Тэгэхээр би бол хувьдаа IQ багтаа болохоор ядуураад байгаа юм биш ээ эдрээ минь ээ. Харин ядуу болохоор IQ багтаа байгаамаа гэдгийг ойлгооч ээ гэж би одоо хүсэж байна. Бас ард иргэдээ ч бас би одоо энийг хүсэж байна. Яагаад гэвэл ард иргэдээ би яагаад энэ бичлэгийг хандаж хийж байгаа юм гэхээр маш олон хүмүүс ингээд эдрээ юугаар бэстэй нэрээ шүү чи гэдэг чинь гоё шүү. Бүгд дэмжиж байгаа. Маш олон дэмжиж байгаа юмсаа. За тэгээ энэ дээр ч дахиад нэг юм бичлэг саяхан хийсэн байлаа. Би яг гүйцэд цаан үзээгүй өмнөх бичлэгийг үзчихсэн болохоор гэхдээ ганц хоёр бичлэг нь бол сонирхол татсан. За тэгээ эдгээр дээр нь жишээ авч байгаа чинь. За тэгээд маш олон хүмүүс бас л нөгөө IQ-гийн тухай ярьсан л юм шиг л санагдсан л та. Бас л IQ тийм үү? Бас л IQ өндөртэй хүмүүс те улс орныг хөгжүүлдэг те IQ багтаа улс орн гэ ядурдаг гэд бас л нэг тиймэрхүү юм ярьж байгаа шиг байна. Тэгэхээр би яг сөрөг аргументыг ярина. Тэгээд тэрэн дээр юу гэж хэлж байгаа вэ? Гүдээ эдрэмэндээ баян болохоор хүмүүс IQ өндөртэй болт юм аа. Ядуу орн ядуу болохоор хүмүүс яадаг гэхээр IQ-нд буурчтай маа гэж би удаа эсрэг аргументээр ярьж жоохон мэтгэлцэн шиг юм онлайнаар өрнүүлээ гэж одоо бодож байна. Тэр хариул нуу байна уу те өөрийнх нь дур надад тэгээд та бүхэн миний бичлэгийг идрээд хүргэн үү байна уу тэгээд та нэг дурцаа юу. Миний бичлэгийг хүргэж байгаа хүмүүс хооронд нь хэрэг мэтгэлцэн өрнүүлээ гэж бодож байгаа бол та нар тэгээд яасан ч өөрсний чинь дурцаа шеэрлээ те нэг лүгөө шеэрлээд энэ бас нэг ийм гоё аргумент биш үү гэх те тэгээд өгөөсөө гэж би одоо хүсэж байна. Тэгэхээр би идрээтэй би энэ сэдвээр жоохон мэтгэл онлайнаар те ингээд нэгсэндээ одоо контентоор тийм мэтгэлч чинь гэсэн үг байхгүй нэгсэндээ. За тэгэхээр би одоо энэ яриа би юу гэж ярих гэж байгаа юм гэхээр ядуу болохоор хүмүүс тийм үү IQ багтаа болт юм аа. Түнш IQ багтаа болохоор ядуу болтгүй маа гэж би одоо хэлмээр байна. Гэхдээ яг үнэндээ бол энэ хоёр жоохон харилцан уялдаатай байх өндөр магадaltaй. Гэхдээ би ерөнхийдөө бол харилцан уялдаатай одоо ядуу болохоор тийм үү улам бүр IQ багтаа болоод IQ багтаа болох тусам улам бүр ядуурах магадaltaй байхгүй юу? Ийм их харилцан уялдаа явуулах өндөр магадaltaй зав. Гэхдээ би энэ удаад би яг сөрөг аргументыг нь гаргаж байгаа болохоор жоохон мэтгэлцэх тал руу хандж болохоор яг сөрөг талаар нь ярин заяа. За тэгээд та бүхэн сонирхолтой яриа болох байх гэж найдаж байна. За тэгэхээр IQ гэж яг юу юм бэ тийм ээ гэдэг үүднээс нь би эхлээд ярив. IQ гэдэг бол хүний оюун ухааны хэмжүүрүүдийн зөвхөн нэг нэ. Өөрөөр хэлбэл EQ харьцуулсан зураг байна тийм үү? EQ гэдэг нь IQ-гаас илүү том, илүү их байр суурийг эзэлдэг гэдгийг энэ зургаас та бүхэн харж байна. Энэ бол EQ2 гэдэг бол ерөнхийдөө энэ EQ2 гэдэг бол хүний оюун ухааныг тийм үү хэмжих олон хэмжүүрүүдийн зөвхөн хоёр нөө. Тэгээ хүний оюун ухааныг хэмжих өөр маш олон хэмжүүрүүд байгаа. Харааны ой тогтоол, сонсголын ой тогтоол тийм үү. Тэгээд дээрэс нь одоо юу гэдэг юм тийм ээ
нөгөө нэг юу хурдан тогтоох тийм үү. Тэгээд одоо юу гэдгийг тийм ээ. Хурдан юм унших те. Одоо юу гэдгийг хурдан юм ойлгох. Тэг хурдан хариу үзүүлэх тийм үү. Тэгэл одоо маш олон төрлийн мэдрэмж, маш олон төрлийн юмнуудаас оюун ухааны хурд те ойлгохтолт гэдэг олон оюун ухааны юмнуудаас зөвхөн энэ одоо жишээ тийм ээ хоёрхныг нь хэмждэг зүйл байхгүй юу? Тэгэхээр би юу хэлэх гээд байгаа юм гэхээр шүү дээ. Ерөнхийдөө энэ хоёрхан хэмжүүрээс нь шүү дээ. Бид нар олон хэмжүүрүүдээс ганцхан IQ буюу хамгийн жижигнийг нь аваад IQ буюу энэ хамгийн жижигхэн тэ хүний оюун ухаан энэ IQ буюу хамгийн жижигхэн оюун ухаан хэмжүүрийг нь авангуудаа тийм үү бүхэл бүтэнтэй хүний нэг тодорхой хэмжээний нэг эмэг дүгндэг юмар бүхэл бүтэн улсыг тийм ээ ийм болохоор ядуу байгаамаа гэдэг дүгнчихлээр миний харж байгаа жоохон буруу бас өрөөсгөл санагдаад байгаа байхгүй дэндүү дутуу дулмаг тийм болохоор би ерөнхийдөө энэ бичлэгийг би бас ингээд мэтгэлцээ маягаар жоохон өргөнүүлээд хий гэж бодсон. За тэгэхээр ерөнхийдөө нэг юм их байгаа. За тэгэхээр IQ EQ хоёрын хэн илүү улс орныг тийм ээ биш ээ хэн илүү хүнийг тийм үү одоо ингээд тийм хүнийг буюу хүний тэр оюун ухааныг тэр хэмждэг бэ гэвэл EQ нь илүү хүнийг оюун ухааныг хэмждэг. Тэгэхээр IQ-гаар хэмжихээр буруу болж тарж байгааз IQ-гаар хүний оюун ухааныг хэмжих буруу болж тарж байгааз энэ. Тэгээ яриад байгаа юм. Тэгэхээр би EQ-г нь би судлъя гэж би одоо ботсон. Тэгэхээр энэ EQ байна. EQ. Тэгэхээр EQ-гаар хэн өндөр байна? Та нар хардаа. Бас л 44 мөр дундаж байгаа сте та нар хардаа. EQ-гээр бүр Орос улс бүр хамгийн бага байгаа сте. Орос Казахстан улс бүр хамгийн бага байгаа сте. Оюун ухааныхаа тэр EQ боёо тэр юугаараа оюун ухааны жинхэнэ тэр далд хүчээр жинхэнэ оюун ухааныхаа юмар харж байна уу? EQ. Хүний оюун ухааныг хэмжих хэмжүүр нь IQ нь илүү юу, EQ нь илүү гэхээр EQ нь илүү юм. Тэгээ EQ-ийн судалгааг нь аваад үзэхлээр Орос улс, Казахстан улс айгүй муу байгаас тэгсэн нэ Орос, Казахстан улс чинь энэ улсуудаас илүү баян шүү дээ. Тэгэд эднэрийн энэ EQ нь энэ статистикээр нь та нараалтаа илүү сайн байгаад байгаа шүү дээ. Энэ бол бүр амар өндөрт хөгжсөн. Энэ Америк улс бол бүр өндөрт 54 гэж байгаа. Их сонирхолтой судалгаа гарч байгаа. За тэгэхээр бид нар IQ-гаар оюун ухааныг хэмжиж болдгүй юм байна. Тийм үү гэдгийг та нар ойлгосон юм уу? Тэгээд ядуурлын төвшөнд IQ ердөөсөө хамаагүй юм байна гэдгийг та бүхэн ойлгосон баг гэж бодож байна. Би оюун ухаан хамаагүй. IQ гэдэг чинь хүний оюун ухааныг хэмжиж чадахгүй юм байна гэдэг та бүхэн ойлголоо. IQ-гаас EQ нь оюун ухааныг хэмждэг юм байна гэдгийг ойлгоо. Гэтэл EQ өндөртэй улс орнууд ч гэсэн ядуу байд юм байна гэдгийг та нар ойлголоо. Одоо би тагууд ядуурлын төвшинг харуулъя. За энэ юуг харуулж байгаа юм гэхээр EQ буюу оюун ухааны төвшинг бас л харуулж байгаа зураг заяа. Тэгвэл одоо хамгийн ядуу улс орнууд харуулъя. Эднэр ингээ ядуу. Хамгийн тийм ээ EQ-гаар эднэр баг Оросоосоо илүү өндөр өссөн шүү дээ. Гэтэ Оросоосоо ядуу байгаа байхгүй эднэр. Оюун ухааныхаа төвшнгөөр эднэр Оросоосоо илүү өндөр байсан гэрнэ Оросоосоо ядуу. За тэгэхээр бид нар тийм үү? Би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр шүү дээ. Одоо энд эдрээ ахаад нэг ийм бичлэг оруулсан блэ. Энийг гүйцэд үзсэн юм чаагүй. Гэхдээ судалгааг харахад дахиад IQ-гийн тухай ярьж байгаа тийм үү? Ядуурлын үндэс гэдэг нэг 3 өдөр юм оруулсан блэ. Тэгээд гол нь энэ дээр хэдэн зураг миний сонирхлыг аягүй татсан энэ дээр. Жоо ханаад нэмчих яг төвчсэн ба. Шүс төвчсэн баха тий. Яа энэ эст. Амар тий. Яа эдрээ хаанаас чи бичлэг болоод идэв мэдэхгүй байна ста. Эдрээ хаанаас юм бичлэг болоод идэв өстө мэдэхгүй өстө хөгжилтэй тий заваарсан бичлэг. Тэгээ гол нь би энэ бичлэгээр дээр би харьцуулж байгаад юу хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр нь штэ. Ерөнхийдөө тийм ээ хүний оюун ухааны тухай, чадамжийн тухай жоохон нэмэлт гэдэг юм ярьчих гэж бодож байгаа. Магадгүй зүгээр төсөөлж байгаа зав. За эдрийг
энэ наапраг усад аялж явж илаа. Эдгээр чинь мөнгөтэй шүү дээ тийм үү? Мөнгөтэй болохоор за энэ ядуу буруу орнууд ингээд аялаа за хүүхдээ ийм ядуу буруу орн байд ингээд үзүүлэх гээд ингээд 2 3 хүүхдээ болоод магадгүй за ингээд 7 8-аас 10 хүүхдээ болсон би хамаахгүй ингээд дагуулаа явж илаа за. Тэгсэн чинь хамгийн баг хүүхдэн ч юм уу те эдгээр хулгайлаад ч юм уу нэг бол алга болчлаа гэж бодъё заяа. Тэгээ энэ хүмүүс төр олдохгүй байгаад энэ хүмүүс төр өслөө гэж бодъё заяа. Эдрийн хүүхд энэ хүмүүс төр өслөө. А тэгсэн чинь эдрийн хүүхэд энэ хүмүүс төр өсөхөд эдрийн шиг ухаантай болох уу энэ хүмүүс шиг ухаантай болох уу та юу гэж бодож байна? Эдрийн хүүхд энэ хүмүүс шиг ухаантай болох магадлал маш өндөртэй байхгүй юу? Харагдах байдлаараа эдрийн шиг. Гэхдээ ийм орчинд үсэх юм бол иймэрхүү оюун ухаантай хүн боллоо л гэсэн үг. Яг л нэм шүлс амаа долоосон тэ нэг иймэрхүү ингээд тэ одоо байдлаар хоол идэг энэ хүмүүсийн ингээд шүлстэй хоолыг нь идэ зогсож явах хүүхэд боллоо л гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө бол иймэрхүү соёлтой хүүхэд боллоо л гэсэн үг. Түүнээс биш би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр тэгвэл эднэрийн хүүхэд заа юу. Эдрээ яг ингээд аяллаар явж байгаа те за ингээд эднэр магадгүй нэг хүүхдэн ч юм өнгөө өнсөд үхэх гэжээ турж үхэх гэжээ да эдрээ хараад өрөвдлөө хэрэг өрөвч сэтгэл байвал те за тэгээд өрөвдлөө те нэг хүүхдийг нь аваад эдрээ өнгөө өсөглөө тийм үү тэгвэл эдрийн тэр энэний хүүхэд эдрээ тэр өсөж байгаа энэний хүүхэд яг бол харагдах цагаар энтэй төстэй тийм үү гэхдээ оюун ухаанаархаа төвшин дээр соёлын төвшөнд эдрэгийн төвшөнд очих магадлал илүү өндөртэй болно л гэсэн үг байхгүй юу ерөнхийдөө тэгээ яагаад би энийг ингэж хэлж байгаа юм бэ гэхлээр шүү дээ хүмүүс ойлгохгүй юм. Гэхдээ юу яриад байгаа юм бэ те IQ гэдэг чинь оюун ухаан гэдэг чинь монголчууд илүү өндөр IQ-тай ухаантай тэ янз бүрийн ярьж магадгүй л тэ би яг монголчуудыг би нэг ухаантай гэсэн би үүндээ ярихыг хүсэхгүй. Би гол нь юу ярих гэдэг юм бэ гэхээр монголчууд ухаантай потенциал байдаг тэ гэхдээ потенциалуудыг нь ашиглахгүй байх өндөр магадлалтай байгаа. Тэгээ гол асуудал нь би яг юу гэж хэлэх гэдэг юм бэ гэхээр шүү дээ. За судалгаа руугаа одоо би оръё. Юу юм бэ гэхээр дээр үед судалгаа хийсэн. Сармагчин дээр хүүхд өсөж байсан. Чон дээр хүүхд өсөж байсан тийм үү. Нөгөө эцэг эхчүүд нь төрүүлээд хүүхдээ ууланд аваачаад хайцсан. Тэгвэл гот сармагчин чон аваад өсгцэн. Хүүхдээ голоо тайсан хүүхдийг нь аль эсвэл ингээд хүүхдээ ингээд тийм ээ өдөөгөр явж байгаа ямар нэгэн байдлаар ингээд хүүхд нь алдагдаад байлсан алга болоод тийм ингээд бага насндаа ч юм уу тийм ингээд алга болоод төрсөн. Янз бүр тохиолдол байдаг. Тэгэхээр тэдгээр хүүхдүүдээс судалгаа аваад юу гэж дүгнсэн бэ гэхээр бүр бага наснда ингээд алдагдсан, ухаан орхоос өмнө алдагдсан хүүхдүүд чон юм уу ингээд те ингээд сармагчин юм ингээд амтан дээр өсөөд нэг 10 гарцсан л бол 10 нас өнгөрцөн л бол тэгэл тухайн хүүхд дараад нь 12 настайгаас эхлээд өргүүлээл авлаа энгийн нийгэмд оруулаа нийгэм шиж чаддгүй гэж байна. Ердөөс нийгэм шиж ердөөсөө чаддгүй. Яг тэгээд чон дээр өссөн бол чон шиг зан авир гарна, сармагчин дээр өссөн бол сармагчин шиг зан авир гарна. Ердөөс нийгэм шиг чадваргүй болчихд гэж байна. Тэгэхээр энэ судалгаа юу гэж илэрхийлж ирсэн бэ гэхлээр хүнийг тухайн хүрээлэн буй орчин нийгэм бий болгох юм аа. Хүнийг хүн шиг болгох юм аа. Түүнээс биш тийм үү? Яг нэг оюун ухаан тэг коэффициент тэг потенциал гэдэг зүйл тухайн хүнийг одоо юу гэдгийг тийм ээ хүн болгох тийм гол үүргийг гүйцэтгэхгүй маа гэдгийг харуулж явдал байхгүй юу. Өөрөөр хэлбэл нийгэм гэдэг зүйл нийгэм буюу хүрээлэн буй орчин гэдэг зүйл өөрөө тухайн хүнийг нийгэм шүлхэхэд гол чухал нөлөө үзүүлдэг юм а гэдгийг тэгээ түүгээрээ нотлсон байхгүй юу. Түүнээс биш тийм ээ одоо юу гэдгийг тийм ээ ухаантай хүний хүүхэд ухаантай болоод ухаан муутай хүний хүүхэд ухаан муутай болоод тийм гэж байхгүй. Эдрийг би ерөнхийдөө нэг юм би жоохон ойлгосоо гэж хүсэж байна. Юу юм бэ гэхээр хин ч алдаж эндэж болно тийм үү? Хин ч алдаж эндэж болно. Харин манай монголчууд бид алдаж эндсэн нэг түшээд авдаг байх хэрэгтэй. Тийм үү? Түшээд авдаг байх хэрэгтэй. Түлхээд унагдаггүй байх хэрэгтэй. Түлхээд унахгүй харин түшээд авдаг байх хэрэгтэй. Яагаад юм? Яагаад гэх юм бол нэг юм байна. Би урд нь Солонгост хар бор ажил хийжсэн. Би одоо чинь Солонгост гэрээгээр хэдэн жил ажиллажсэн байхгүй юу. Тэгээ ажиллаад хурж ирэх хооронд миний үеийн хүүхдүүд яаж байгаа юм гэхээр
ингээд тэг мэрэгчлэрээ ингээд те албан тушаалд очичихсан, өндөр албан тушаалд очичихсан ингээд сайхан амьдарч байгаа байхгүй. Тэгэд би хэдэн жил ажиллахдаа яаж байгаа гэхээр өөрийгөө хөгжүүлсэн юм байхгүй. Зөвхөн хар бор ажил хийж ингээд хэдэн жил ингээд хагас бүтэн сайнгүй ингээд илүү цагаараа ажиллаа. Тэгээд тэр зовсон мөнгөө ингээд илүү гарсныг ингээд зарим нэг хүмүүс рүү явуулна, заримыг нь өөртөө авч үлдэнэ. Тэгэл байхгүй. Дуустдаг байхгүй. Ерөнхийдөө яг би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхэлэр штэ. Зарим хүмүүст бол боломж олддог юм аа. Зарим хүмүүст боломж олддоггүй юм аа. Тийм үү. Мөнгөтэй болох, мөнгө цуглуулах боломж зарим хүмүүст олддог юм аа. Зарим хүмүүст олддоггүй юм аа. Одоо хувь тавилан гэдэг янз бүр гэдэг. Тэгэхээр энийг сайн ойлгосоо гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар тийм ээ. Ухаантай хүчтэй хүмүүс л зөвхөн баяжаа байдгүй юм аа. Тийм үү. Ухаан муутай хүмүүс ч гэсэн баяжж байгаа тохиолдол зөндөө байдаг юм аа. Тэ? Энийг бас одоо ойлгосоо гэж хүсэж байна. Тэгэд ямар ч ухаантай хүнийг заяа зүр шоронд хийгээд 7 хоног ингээд тэнтэй ч яриулахгүй харчаад оюухан буураад сэтгцийн жоо өөрчлөлтөө болоод гараад ирдэг гэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол маш аюултай зүйл. Тэгэхээр би юу гэж ярих гэдэг юм бэлэр ямар ч хүн ингээд тийм ээ амьдралынхаа хүнд хэцүү нөхцөл байдалд ороод тийм үү ингээд хар ажил хийгээд гар үзэхгүй, компьютер уухгүй, мэдээлэл үзэхгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй тийм үү хүн шиг байгаад л да хөгжүүлэхгүй тийм ээ гар утас үзэх боломжгүй нийгэм нь өөрөө угаасаа ийм юм чинь энэ хүн ийм байхаас өөр яах юм тийм үү тэгэхээр энэ хүн яаж байгаа юм бэлэр бичлэг хийгээд тавьж байгаа нь ихэн баг болчихж байгаа байхгүй шолон хондоо ажиллагт энэ хүний оюун ухааны потенциал нь хэр өндөр байсныг бид мэдэхгүй байхгүй эдрэгийн оюун ухааны потенциал хэр өндөр байсныг би бас мэдэхгүй яг багасаа ингээд юу яаж байгаа байхгүй юу энэ идрээ чинь нэг юм ярьж л да. Идрээгийн потенциал нь энэ хүнийхтэй сайн байсан уу муу байсан уу тэ IQ-гийн түвшин яг одоогийн түвшинд бол яг уу идрээ бол өндөр байгаа IQ-гийн түвшин. Гэхдээ та нэг юм одоо жоохон ажиглаад үзээсэй гэж би одоо хүсэж байна. За энийг сонсоод үзээсэй гэж бодож байна. Тэгээд энэ нэтгийг хардаа 2000 тэ энэ Sub-Saharan Africa $1000 тэ яа тийм юм бэ? Одоо ойлгомжтой болж эхэлж байгаа хэрэг тэ. За Монгол улс бас тийм амар сайн биш. Яагаад гэх юм бол харамсалтай социализм байхгүй болсныхан дараа Монгол нөгөө чадхаар хүмүүс бүгдээр яваад өгсөн байгаа хгүй. Манай ээж жишээлбэл тэ манай ээж бол 2 бакалавртай, 1 магистртэй юу вэ? Бүр ингээд надаас ухаантай хүн баггүй. Тийм ээжийн хайжууд би зүгээр тийм амтан мэд. Окей. Тоглоом маягаар хэлж байгаа. Гэхдээ манай ээж надаас ухаантай. Манай ах ч гэсэн надаас ухаантай. Окей. За өөрөөр хэлбэл би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр за ээж нь ухаантай, ах нь ухаантай, тийм үү? Тэгээд тодорхой хэмжээнд хүрээлүүд нь бас ухаантай. Ийм орчинд өсөж байгаа хүн ухаантай байхгүй яах вэ? Тийм үстэй. Харин энэ хүнд тийм ээж эцэг их байгаа байхгүй. Энэ хүн тийм ах байгаа байхгүй. Энэ хүн тийм монгол шиг хүрээл байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн ийм болохоосоор аргагүй байхгүй юу? Тэгэхээр би яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр штэ. Миний хэлхийг хүсэж байгаа юу юм бэ гэхлээр штэ. Оюун ухаан сайтай байлаа гэд тийм үү Монгол улсыг хүчилнэ гэсэн. Одоо Монгол улсын ерөнхийлөгчд биш үү? Би урд нэг IQ-гийн тухай юу сонсож байхдаа юу гэж сонсож байсан гэхээр нэг цэвэрлэгч Америкийн нэг цэвэрлэгч ингээд оюун ухааны шалгалт өгсөн гинэ. Тэгсэн чи эхлээд айгу баг оноо авсан гинэ. Тэгүн гот нь бэлдэж хагаад нөгөө нэг IQ-гийн тийм шалгалт өгсөн гинэ. Бэлдэж байгаа дахиад нэг 7 хоног ч юм уу өсрөөл нэг 7 хоног бэлдсэн юм шиг байна. Тэгээд 7 хоногийн дараа шалгалт өгсөн чинь айгу өндөр оноо авсан гинэ. Ерөнхийлөгчөөс өндөр оноо авсан. Америкийнхаа ерөнхийлөгчөөс өндөр оноо авсан. Нэг цэвэрлэгчтэй. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа юм хүн болгонд энэ IQ гэдэг зүйл тийм үү? IQ оюун ухааны төвшин гэдэг зүйл, IQ гэдэг зүйл бол хүнийг тийм хэмжих, ухааны хэмжүүр бол биш ээ гэдгийг би өөртөө хэлэх гээд байгаа. Тэгэхээр
гол нь би одоо тэгээд юу гэж хэлэх гээд байгаа гэхээр эдрээ яг иймэрхүү юмнуудаар яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр иймэрхүү бичлэгнээр өндөр бүтээмжтэй хүмүүсийг яг гаднаас оруулаад ирвэл Монгол улс яг хөгжнөө тийм үү гэж яриад байгаа юм шиг байна. Харин би болохоор жоохон эсрэг аргументыг гаргаад юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр одоо саяхан нэг сайн зурагч нь тийм үү хятадаас баахан өндөр тийм ээ хятадаас баахан ажилтан оруулж ирнэ гэж баахан яриа болцсон шүү дээ. Одоо би та нарт нэг сайн зураг хэлдэг. Бичлэг нь олддоггүй. За. Ямар ч тач сайн зураг юу гэж хэлжсэн гэхлээр шүү дээ. Нэг ингэж хэлжсэн байхгүй. Хятадаас ерөнхийдөө хятадаас ч ерөнхийдөө тэг гадаадаас тийм үү нөгөө гадаад ажилтны тог хязгаарлахгүй гэдэг маш тийм аюултай бол батлах гэжсэн шүү дээ. Тэгээд ерөнхийдөө тэрнийг нь хувьдаа Эдэрбат жоохон дэмжих гээд байгаа мó гэж би зүгээр бодсон. Дэмжих гэсэн үүднээс ерөнхийдөө голны айкута тийм ээ өндөр бүтээмжтэй хүмүүсийг гаднаас оруулж ирэх хэрэгтэй гэд ерөнхийдөө иймэрхүү яриа оруулаад байна уу да гэж би зүгээр хардаад ингээд дотор бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр би ерөнхийдөө юу хэлэх гээд байгаа юм гэхээр айкут сайтай өндөр сайтай ухаантай гэсэн хүмүүс ерөнхийдөө манай Монгол зөндөө байсан. Англиар ярьсан, гадаадад дээд сургууль төгссөн, эдийн засаг, бизнесмен юу байдгийг маш олон сургалтыг төгссөн хүмүүс байсан Монголд. Монголын том мөнгөний сайд маш олон хүмүүс улс төрд орж исэн. Тэд нар бүгдээрээ яасан гэхээр өөрсдийнхөө эрх ашигыг л нэг тавьсан юм аа. Ард түмнийхээ эрх ашигыг нэг тавиагүй юм аа. Иннээс болоод Монгол улс ийм маш их одоо баялгаа гаргаж байгаа юм ядуу байгаад байгаа юм аа. Иннээс чинь болоод юу болж байгаа юм гэхээр яг инэтгэх шиг тийм үү ингээд баян хоосны ялгаа их болох гээд байгаа юм аа. Их болох гээд байна. Баян хоосны ялгаа хит их болох гээд байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа болохоор ашигын тэгш бус хуваалалт бол одоо юу гэдэг юм монголчуудын хамгийн гол ядуурлын үндэс. Ер нь бол дэлхийн нийтийн хамгийн гол ядуурлын үндэс бол ерөнхийдөө бол баян хоосны ялгаа буюу зөвхөн хувиа хийсэн байдлаас би одоо үүсч ингэж харж байгаа. Яагаад гэх юм бол хүний шунлыг гүйцэх баялаг гэж байхгүй. Харин нийтэд хүртээмжтэй хангыг бол хангах тийм дэлхийд нөөц бололцоо байгаа. Харин тэр хэдэн том баячуудын шунлыг хангах нөөц бололцоо байна уу байхгүй. Яг бол хүний шунал хязгааргүй гэдгийг бас одоо ойлгосоо гэж би одоо хүсэж байна. Тэгээд дээрэс нь тодорхой хэмжээнд бол би оюун ухаан коэффициент IQ иймэрхүү юм ярихаасаа илүү би нэг юмыг үнэлдэг. Тэр нь юу юм бэ гэхлээр хүн чанар. Тэгээд дээрэс нь манай Монгол улсын хүмүүс ер нь яг яах ёстой юм бэ гэхлээр штэ. Ерөнхийдөө бүгдээрээ тодорхой хэмжээнд их оронч байх хэрэгтэй. Яагаад гэх юм бол би Солонгост ажиллаж үзсэн. Ерөнхийдөө хятад рууч гарч үзчихсэн тий. Тэгээ ингээд ерөнхийдөө ингээд харж байгаад байна штэ. Герман хүмүүстэй ч уулзаж үзчихсэн. Тэгээд Солонгост иж чадаа би бүр энэтхэг хүмүүстэй ч уулзаж үзчихсэн. Непал хүмүүстэй ч уулзаж үзчихсэн. Тийм хүмүүстэй бүр хамтран ажилладаг гэсэн байхгүй. Тэгээ би ерөнхийдөө тийм хүмүүсээс юуг ажиллаж исэн бэ гэхлээр штэ. Бүх улс үндэстэн өөрсдийнхөө зөвхөн улс үндэстнийг боддсон байна. Зөвхөн өөрсдийнхөө улс үндэстний хүмүүсийг боддсон байна. Би Солонгост ажиллаж байхад яаж байгаа юм гэвэл гадаад хүн төрүүлээд хоол өчлөө. Би яг нөгөө Солонгост очиод хоол идэх гэсэн чинь над төрүүлээд хоол аялаад өчөж байгаа байхгүй Солонгос охтууд нь. Би тэр үед чинь арай залуу хүн хамаахгүй царайлгүйс юм уу? Одоо байгаагасаа хамаахгүй царайлгүйсэ. Тэгээд дээрэс нь хамаахгүй цоос сэргэлэн байсан гэхүү дээ. Тийм байж байгаа үед охтууд нь надаа инээгээл гоё ингээл хандаал өчөг. Цаанаас нь ахнар уурал, Солонгос ахнар уурлж байгаа байхгүй. Та нар гадаад хүмүүст стаа нэрээ сайхан хандлаа гэд уурлаад чирээ өцөхөд гараа явж байгаа байхгүй. Гоонцнаас нь гоолны газраас нь.
нөгөө эмэгтэйчүүд дуурлаад тэнгуут нөгөө нэг эмэгтэй нэг айгу сонирн болоод над руу яаж байгаа гэхээр надтай эвтэй харж чадахгүй ингээд сонирн болоод ингэж байгаа байхгүй. Ерөнхийдөө нөхцөл байдал нэг тиймэрхүү. Хааж харж ирсэн заяо. Би юу гэж хэлэх гээд байгаа бол үндэсний үзэл байх ёстой. Тэгтэл хамгийн харамсалтай манай Монголд юу ярих гээд байгаа гэхээр үндэсний үзлийг бүр тэр шал үндэсний үзэл хэмтэж хэрэгцээгүй хог мэд маш олон газараас ингэж сурталчилж сурталгаа ухуулах хийжтэй. Үндэсний үзэл бол фашист, машист гэж зөтөн нэрээ айгүй гутаанд оромжилж штэ. Бүх хүмүүс их оронч байх ёстой байхгүй юу да. Ууг нь бол. Тэгээд би энэ тухай би ингээд ярьчих гэж бодож байна. Тэгээд би энэ зэгчүүд, непалчуудад ажиллаж байгаа. Тэд бүгдээр өөрснийхөө хүмүүсийг давал манай энд ажилд ор гэж дагаал хамтаа нэг уугаантаас ажилд оруулаад нэгнийгтэй туслана гэж ихтэй. Тэд би Солонгост би яаж исэн гэж бодно. Монголчуудтай хорлуулчихсан шүү дээ. Монголчуудаас би яг ингээд ихэвчлэн ингээд монголчуудтайгаа ингээд харьцаж исэн болохоор монголчуудын надад тус үржсэн юмч би гай болж исэн юм лээ. Гэхдээ гай болж исэн юм их байхгүй. Би ингээд гадаад тийм ээ Непал ч юм ингээд өөр ингээд хүмүүстэй ингээд одоо Непалч эндтгэж бай тийм ээ ингээд Солонгосч хүмүүстэй ажиллаж хахад надад гай болж исэн үү тусуулж исэн илүү гэвэл тусуулж исэн илүү байхгүй. Тэгээд би үүгээрээ би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр тийм хичнээн ухаантай хүн байгаа тийм үү. Гаднаас ажилтан оруулаад тийм үү ухаантай ажилтныг гадаадд хичнээн өндөр цалин өгөөд оруулаад тийм үү тэр хүн чинь монголчуудыг бодох уу? Би бодохгүй гэж бодож байгаа. Бодохгүй, ердөөсөө бодохгүй. Харин манай их одоо инженер гэж байгаа шүү дээ тийм үү. Тэгм яг манай ихтэй адилхан тэ инженер одоо Идэр Батын тэ ээж чинь тийм ээ охон дэд сургалт өгсөн ингээд гадаадд ажиллаж байгаа ингээд боловсралтай ингээд олон хүмүүс багдаг байхгүй. Тэгэхээр би юу гэх гээд байгаа гэхээр эхлээд Монголынхоо тийм үү гадаадд гарсан боловсралтай хүмүүсийг ихчээ татаж оруулаад тэднийг яадаг ш тийм ээ ингээд юугүй болгоё те татвараас нь мөнгөлөө гэж ярих хэрэгтэй байхгүй юу. Тэгтэл тэр сайн зураг мөрөг юу гэж яриад байгаа юм бэ гэхлээр гадаад ажилчдыг оруулж ирээд гадаад ажилтныг 280 мянга гэлүүтэй асар олон 700 мянган ажилтныг оруулж ирээд гол нь бүр квотыг тогтоохгүй байх гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд сүүлдээ тэр нь 280 мянга болоод тэгээд сүүлдээ тэр нь одоо тэрэндээ нөгөө нэг ерөнхийлөгч хөрс үг хязгаарлалт тавьсан шүү дээ. Яаж хязгаарлалт тавьсан гэвэл би ерөнхийлөгч хөрс үгт би нөгөө бичлэгээ илгээсэн байхгүй. Хөрсгүй энэ үндэсний аюулгүй зал хэлж байна. Та би энэ бичлэгээ би ерөнхийлөгч хөрс өглөө илгээнэ гэсэн чи ерөнхийлөгч хөрс үсэн чи үзээгүй ч мэдэхгүй. Тэгтэл би ямтач хөрс рүү илгээсэн. Тэгээд дараад нь хөрс өг тодорхой хэмжээд яасан гэхээр тэр сайн зургийн ууланд хязгаарлалт би хориг тавьсан юм аа. Яагаад хориг тавьсан гэдэг буруу биш болохоор хориг тавьсан юм аа. Яагаад гэвэл гадны харь орны бодлогыг дэмжижсэн хуулийг сайн зураг оруулж исэн болохоор тэрэндээ гарцаахгүй хориг тавьсан юм аа гэж би одоо хэлэх гээд байна. Тэгэхээр би миний гол хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхээр та Хятад, Америк энэ бүх улс орнууд хамгийн өндөр тэ инженер гэсэн том мэргэжлүүд яадаг вэ? Асар өндөр цалин өгөөд өөрсдөндөө байлгадаг. Сайн инженерүүд манай Монгол руу орж ирэх боломжгүй гаднаас. Чиний яриад байгаа тийм ээ тэр эдрийн тэр яриад байгаа тийм ээ тэр өндөр оюун ухаантай гэдэг юм чинь Монгол руу орж ирэхгүй гэсэн үг, тоож орж ирэхгүй гэсэн үг. Яагаад гэх юм бол Монгол улсын эдийн засаг Хятад тэр том гүрэн тэр Америк тэр чи гүйцэхгүй гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгэхээр манай Монгол улстай хамгийн ойр улсаас Хятад улсаа хамгийн олон хүн амтай улс Хятад ба тэр дээрээс мега төслүүдийг хэн дэмжиж байгаа. Мега төслүүдтэй ихэвчлэн тэр холбоотой улсууд чинь Хятад улс гэдгийг тий. Тэгээд тэр Хятад улсаас чинь яадаг юм гэвэл мега төслүүдийг дэмжихдээ өөрснийхөө ажилтнуудыг оруулаад ирдэг. Тэгээд өөрснийхөө ангиатыг ажилтнуудыг оруулж ирдэг тэр төслийг нь ерөнхийдөө би мега төсөл болохоор би эсвүүцэж ирсэн юм аа. Тэгээд харамсалтай нь Идэр Бата чи дэмжиж эхэлсэн. Тэгээд би тэрийг чинь эсвүүцэж би одоо бичлэг оруулсан. Тэгээ энийг бас чи сайн ойлгосоо гэж би одоо хүсэж. Тэгээд гол нь би юу гэх гээд байгаа юм бэ гэхээр нь штэ. Яг миний төлөвлөлт миний тэр мега төслүүдийг тэр эсвүүцээд ярьж явах үед ямар ч одоо юу яригдж байгаа юм багхгүй юу? Би энэ дээр би одоо ингэж те олон би ингээд мега төслүүдийг би ингээд эсвүүцээд би ингээд ярьжсэн тийм үү? Бүр ингээд хэдэн сарын өмнөөс тийм үү? Ярьжсэн эсэргүүцээд би ярьжсэн.
Тэгээд гол нь би ингээд мега төслүүдийг би эсэргүүцээд ярьжсэн шалтгаан юу юм бэ гэхэлэр ердөөсөө нэг улсыг харьяад орох магадлал маш өндөртэй байсан болохоор би эсэргүүцээд ярьжсэн. Тэгтэл яг болоочгүй нэг хэдхэн 7 хоногийн дараагаас эхлээд сайн зураг гэдэг хүн нэг сарын дараагаас сар хүрэхгүй хугацааны дараагаас эхлээл энэ сайн зураг чинь ингээд тийм ээ ингээд янз бүрийн ингээд те хууль санаачлаад оруулж ирээ. Тэгээд тэрэндээ ингээд хориг тавиулаад ихэлсэн юм аа. Сайн зураг чинь. Ойлгосноо? Одоо хориг тавиулсан маяг. Тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү юм байгаад байгаа гэдгийг бас ойлгосоо гэж би удаа хүсэж байна. Би ерөнхийдөө бол шудраг өрсөлдөхийг хичээн. Тий. Хичээн. Шудраг өрсөлдөн чадчих хараар. Гэхдээ бус хүмүүс надтай хэрвээ улс төрд ч юм уу ямар нэгэн байдлаар ч юм уу шудраг бус өрсөлдөх юм бол би бас мэдэхгүй. Гэхдээ би шудраг өрсөлдөх гэж ер нь бол би шудраг өрсөлдөн чи ер нь бол шудраг хүн дээ. За тэгээ гол асуудал руугаа би ороход тэг нэг иймэрхүү юм нэрчий гэж би одоо бодлоо. Тэгэхээр гадаадаас тийм өндөр IQ-тай, оюун ухаантай тийм ажилт манай Монгол руу орж ирэх магадлал нэгт баг. Орж ирлээ гэж бод эдгээр зөвхөн юугаар орж ирэх вэ гэхээр Монгол улсыг хорлох гэж хвчлээ орж ирэх магадлал маш өндөртэй. Тэгэхээр Монголынхон гадаад байгаа хүмүүсийг оруулж ирэх нь хамгийн чухал. Бас миний яриг бас улс төрчдөд бас түгээд үл бас сайн биз гэж би одоо бодож байна. За тэгээд энэ хүргээд энэ бичлэг өндөрлөе гэж би одоо бодож байна. Өнөөдөр 2025 оны 1 сарын 17 23 цаг 39 минут болж байна.